Израиль улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөл Газын зурвас дахь цэргийн ажиллагааг тэлэх төлөвлөгөөг баталжээ. Ромын католик сүмийн тэргүүнийг сонгох санал хураалтанд оролцохоор кардиналууд Ватиканд цуглаж байна. Олон улсын шүүх Арабын нэгдсэн Эмират улсыг Дарфурт геноцид үйлдэж байгаа зэвсэг бүлэглүүдийг дэмцэнгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Америк нэгдсэн улсын засгийн газар сайн дураар нутаг буцах хүсэлтэй хууль бус цагаачлалд мөнгөн урамшуулал олгож байна. Арамдраг үзэгчтэй Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр эхэлж байна. Та бүхэн дэлхийд дахин дөрвөж байгаа цагийн мэдээллийг танил хүргүүлнэ. Өнөөдөр Израилийн үндэсний аюулгүй байдлын зөвлөл Газын зурвас дахь цэргийн ажиллагааг тэлэх төлөвлөгөөг баталлаа. Энэхүү төлөвлөгөө нь Хамас бүлэглэлийг устгах, барьцаанд байгаа иргэдэд чөлөөлөх, Газын зурвасыг эзэж хяналтандаа байлгах зорилготой гэж албаныхан мэдээлсэн байна. Израиль улсын засаг түвшний штабын дарга тэсэлэгч генерал Эйл Замирийн боловсруулсан энэхүү төлөвлөгөөг зөвлөлийн гишүүд санал нэгтэйгээр тэмцэн байгаа юм. Төлөвлөгөөнд багтсан зүйлсээс дурдвал Газын зурвасыг цэргийн хүчээр эзлэх, хяналтандаа авах, Газын зурвасын хүн амыг нутгийн өмнө зүг рүү нүүлгэж шилжүүлэх, Хамас бүлэглэлийг чиглэсэн халдлагыг эрчимжүүлэх зэрэг багтсан байна. Израилийн дотоодын хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар төлөвлөгөөний эхний шатанд Израилийн цэргүүд аюулгүй бүсийг өргөжүүлэх юм байна. Энэ нь Хамас бүлэглэлийг барьцааны хүмүүсийг солилцох, галз зогсоох тохиролцоонд буулт хийхэд нь дарамт шахалт үзүүлэх зорилготой гэж албаныхан тайлбарлав. Энэхүү төлөвлөгөөнд 5 дугаар сарын 13-наас 16-ны хооронд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп ойролт орондын улс орнуудаар айлчлал хийсний дараа хэрэгжиж эхэлнэ. Дональд Трамп энэхүү айлчлалын хүрээнд Сауди Араби, Эмират, Катар улсад очих юм байна. Энэхүү төлөвлөгөөний тухай олон улсын байр суурь ямар байгаа вэ тухайд нэгдсэн үндэсний байгууллага олон улсын хууль дүрмийг зөрчиж байна гэж үзлээ. Мөн цаашид Израиль улсын засгийн газартай хамтын ажиллагаагаа зогсоож магадгүй тухай анхааруулсан байна. Намын Их Британи улсын зүгээс Израилийн цэргийн ажиллагааг тэлхийг дэмжихгүй гэдгийг илэрхийллээ. Харин Европын холбооны тухайд болгоомжилсан байр суурьтай хүмүүнлэгийн хямралыг даамжруулахгүй байхыг уриалсан байна. Израиль улсын иргэдийн байр суурийн тухайд барьцааны болон сураггүй болсон хүмүүсийн гэр бүлийн төлөөллийн холбоо төлөвлөгөөг газар нутгийг хүмүүсээс илүүд үзсэн шийдвэр байлаа гэж шүүмжилж байна. Холбооноос гаргасан судалгаагаар израильчуудын 70% нь энэхүү төлөвлөгөөг эсэргүүцэж байгаа юм байна. Хамас бүлэглэлийн тухайд бүлэглэлийн төлөөлөгч Махмуд Мардогийн хэлж байгаагаар бүрэн галз зогсоох, Израилийн цэргүүдийг Газын зурвасаас бүрэн гаргах, Газын зурвасыг дахин сэргээн босгох, бүх хоригдлыг суллах, багц хэрэлцээр хийх хүсэлтэй байгаа гэдгээ тодтоглов. Израиль улсын Газын зурвас байлдааны ажиллагаагаа тэлэх тухай төлөвлөгөөгөө зарлагдсны дараа олон нийтийн санааг хамгийн ихээр зовоож байгаа зүйл нь яхаарахгүй хүмүүнлэгийн хямрал даамжихыг гэсэн болгоомжлол байна. Израиль улс нь 3 дугаар сарын 2-наас эхлэн тусламжийн бүх урсгалыг бүрэн хааснаас хойш хүнс эмийн хомсдол тун ноцтой төвшөнд хүрсэн байна. Нэгдсэн үндэсний байгууллагын мэдээлснээр Газын зурвасын хүн амын бараг тэр чигтээ ямар нэгэн байдлаар гэр орноо орхин явхад хүрсэн, хүн амынхаа 50-аас дээш хувь нь үлсгэлэнд нэрвэгдэж хоол хичээлийн дутагдалд орсон байгаа юм байна. Газын зурвасын мөргөлдөөн 3 дахь жилийнхээ нүүртэй тулахад ердөө 5 сар үлдээд байгаа. Өнгөрсөн хугацаанд тодорхойлбол 2023 оны 10 дугаар сараас хойш Газын зурвас 52,567 хүн амь өргөцсөн байна. Амь өргөслийн тоо цаг минутаар нэмэгдэж байгаа. Зөвхөн сүүлийн 2 7 хоногт л гэхэд нийт 2459 хүн энэхүү мөргөлдөөний улмаас амь алдсан байна. Яг одоо дэлхийн өнцөг болон бүрээс кардиналууд Ромын Пап ламыг сонгох нууц санал хураалтыг эхлүүлэхээр Ватиканд цуглаж байна. Пап Францисийн оршуулга 4-р сарын 26-нд болж өнгөрсөн. Дараагийн Пап ламыг сонгох санал хураалт 5-р сарын 7-ны өдөр Систиний сүмд хаалттай зохион болгох юм а. Дэлхийд дахинд 1.4 тэрбум орчим католик шашинтан байдаг гэх тооцоолол бий. Тиймдээч Ромын католик сүмийн тэргүүнийг сонгох үйл явц нь дэлхийд дахины анхаарлыг татсан чухал үйл явдал юм а. Бусад сонгуулиудын адил Ватиканы сонгуульч мөн улс төрийн нөлөө лоббигоос ангид байдаггүй. Юун түрүүнд кардиналууд хуралдаж ямар төрлийн удирдагчийг хүсэж байгаа гэдгээ хэлэлцэн. Одоогоор нийт 252 кардинал байгаа ба сонгуулийн дүрмийн дагуу 80-аас доош насны 135 кардинал санал өгөх хэрэгтэй. Гэсэн хэдий ч бүх насны кардиналууд энэхүү хуралд оролцож болно.
Сонгуулийн дунд ихэнхдээ гинтийн байдлаар иргэх нь бий. Тухайлбал 2013 онд Пап Францис нь кардиналуудын хуралдаанд үг хэлэх хүртлээр боломжит нэр дэвшигчдийн жагсаалтанд багтаж байгаагүй юм а. Пап ламыг хэрхэн сонгодог вэ тухайд бага зэрэг тодруулбал үндсэндээ кардиналуудын коллеж өөрсдийнхөө нэг гишүүнийг папаар сонгоно гэсэн үг. Хилцүүлгийн дараа 5 дугаар сарын 7-нд эдгээр 135 кардинал Систиний сүмд конклав гэдэг нууц хуралд оролцоно. Тэдний гар утас интернет гаднах ертөнцтэй харилцах эрхийг хааж онцгой тохиолдлоос бусад үед хинч гарч явах эрхгүй байх юм. Шинэ Пап ламыг сонгохын тулд 3/2 буюу 66.7% олонхын санал хэрэгтэй. Санал хураалт нь хаалттай явагдах тул сүмийн яндангаас гарч байгаа утааны өнгөөр олон нийт пап сонгогдсон эсэхийг мэддэг байна. Тухайлбал хар утаа бол санал нэгдээгүй, цагаан утаа бол шинэ Пап лам сонгогдсон болохыг илтгэнэ. Үүний өмнө Пап Францисыг 2 хоногийн дотор сонгож байсан ч гэлээ зарим үед конклав олон 7 хоног үргэлжлэх тохиолдол байдаг байна. Энэ удаагийн кардиналуудын хилцүүлгийн гол сэдв нь тэд либерал чиг баримжаатай Пап Францис шиг хүн, эсвэл уламжлалт чиг хандлагатай Пап 16 дугаар Бенедикт шиг хүнийг сонгох хэсэг тухай байх болов уу гэж таамаглаж байна. Мөн одоогийн олон улсын зөрчил, геополитикийн хямралтанд гадаад бодлого олон улсын харилцааны мэдлэгтэй, дуршлагтай хүн хэрэгтэй гэж үзэж магадгүй юм а. Шинэ Пап лам болох магадлалтай боломжит нэр дэвшигчдээс дурдвал өдгөө 67 настай Азийн Францис гэгддэг кардинал Луис Чито Антони Цагла олонний анхаарлыг хамгийн ихээр татж байна. Филиппин улсаас гаралтай тэрээр сонгогдвол Азаа сонгогдсон анхны Пап лам болох юм. Тэрээр Пап 16 дугаар Бенедиктийн үед 2012 онд кардинал болж одоогоор Ватиканд сүмийн номлолын хөтөлбөрүүдийг удирдах байгаа юм байна. Үзэл бодол, байр суурийн хувьд хүмүүлийн асуудлууд, ижил хүйснүүд, нийгмийн эмзэг бүлгийн эрхийг хамгаалах тухайд онцгой анхаардаг нэг ажээ. Дараагийн онцлог нэр дэвшигч байгаа нь өдгөө 70 настай Итали улсын кардинал Пьетро Паролин. Ватиканы төрийн нарийн бичгийн дараагаар 2013 оноос хойш ажиллаж байгаа Паролин нь дипломат орчинд дуршлаг ариунтай нэг юм а. Гэвч энэ нь зарим тохиолдолд түүний хэд дипломат пастрын дуршлаг дутмаг гэж шүүмжлэх шалтгаан болдог байна. Нэр дэвшигчдийн дунд бас нэгэн анхаарал татсан хүн нь 76 настай кардинал Питер Кодбо Апиа Туркс юм а. Гана улсад төрж өссөн тэрээр Африк гаралтай гол 3 нэр дэвшигчийн нэг. Одоогоор Пап ламаар Африк гаралтай кардинал сонгогдож байсан удаа байхгүй. Энэ мэтчлэн боломжит нэр дэвшигчид инхүү яс үндэс өссөн төрсэн улс орн нь тис өөр байгаа нь Пап Францисийн амьд ахуй цагтаа хийсэн шинжилэлүүдийн үр дүн гэж хэлж болно. Тэрээр одоогийн кардиналуудын 80%-ийг томилсон. Ингэхдээ дэлхийн өнцөг булан бүрээс ялангуяа хөгжиж байгаа орнуудаас кардиналуудыг сонгон авч байжээ. Ингэснээр кардиналуудын бүтцэд томоохон өөрчлөлтүүд гарч уламжлалт бус нээлттэй сэтгэлгээтэй газар нутгийн байршлын тухайд дэлхийн өмнөд бүс нутгаас төлөөллүүд огцом нэмэгдсэн байна. Дараагийн онцлог мэдээ хүргэе. Судан улсын засаг хүчнийхэн болон шуурхай туслах хүчин хооронд өрнөж байгаа дайн 3 дахь жилдээ орж байна. Тэгвэл өнгөрсөн 3 дугаар сард Судан улсын засаг хүчнийхэн удирддаг төр засгийн газар Арабын нэгдсэн Эмират улсыг шуурхай туслах хүчнийг геноцид үйлдэгтэн тусалсан гэж үзэн нэгдсэн үндэсний байгууллагын дэргэдэх олон улсын шүүхүүд хандаад байсан. Харин өнөөдөр олон улсын шүүх энэхүү хэргийг хэрэгсгүй болгосон байна. Тодорхойлбол шүүхээс энэ хэргийн талаарх маргааныг хуулийн дагуу авч хэлэлцэх эрхгүй, өөрөөр хэлбэл уг шүүхэд хамаарахгүй авч хэлэлцэх боломжгүй гэж шийдвэрлсэн байна. Олон улсын шүүхэн өөрөө улсууд хоорондын маргаан болон олон улсын гэрээний зөрчлийг хэлэлцдэг байгууллага. Судан болон Арабын нэгдсэн Эмират улс нь хоёулаа 1948 оны геноцидын тухай конвенцийн оролцогч талууд байна. Эмират улсын зүгээс шүүхийн шийдвэрийг сайшаан хүлээн авсан гэдгийг даруй мэдээллээ. Эмират улсын гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн орлогч Рен Китайт мэдээлэлдээ Суданы засаг хүчний тараас нь ташаа мэдээлэл хариуцлагаас зайлсхийх оролдлогыг олон улсын шүүх эрс няцаасан үйл явдал боллоо гэж тодорхойлсон байна. Гэсэн хэдий ч Судан улсын зүгээс Эмират улсыг шуурхай туслах хүчинд зэвсэг нийлүүлсэн гэж үзсэн байр суурьндаа хിവэрэ байна. Судан дахь энэхүү иргэний дайн нь 2023 оны 4-р сард засаг хүчний удирдагч Абдел Фатах аль-Бурхан болон шуурхай туслах хүчний удирдагч Мохаммед Хамдан Даголо нарын хооронд хинэн засгийн эрхэнд гарч Суданы газар нутгийг эзэмших вэ гэсэн тэмцлэр эхэлсэн байна. Талуудын хооронд одоо хүртэл энхийн хэлэлцээр байгуулах оролдлогууд үр дүнгээ өгөөгүй хിവэрэ байна. Үүнийгээ дагаад Судан дахь хүмүүнлэгийн хямрал даамжирч Судан дэлхийд дахин дахь хамгийн ноцтой хүмүүнлэгийн хямралд өртсөн газруудын нэг болоод байгаа юм. Үүнийг тоон үзүүлэлтээр нь харах юм бол Судан улсын хүн амын талаас илүү нь хүнсний хомсдолд орсон 5 сая гаруй хүн яаралтай хүнсний тусламж шаардлагатай нөхцөл байдал байна. Ялангуяа хойд Дарфурын зам ухаан өсөглөнд хамгийн ноцтой нэрвэгдсэн байна. Ийхүү хүнс ус эмнэлгийн үйлчилгээний хомсдол байнгын дайралтаас болж 3.5 сая гаруй хүн хөрш орнууд руугаа ихтэй Чад, Египт, өмнөд Судан руу явсан байна. Дотоод болон гадаад дөрвсөн иргэдийн нийт тоо нийлээд 12 саяд хүрсэн байна. Харин дайны улмаас амь насаараа хохирсон хүмүүсийн тоо 150 мянгад хэдийн хүрсэн байна.
Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа сайн дураар нутаг буцах хүсэлтэд хууль бусаар оршин суугаа цагааштад мөнгөн урамшуулал за мөн их оронд нь буцах онгоцны тийс санал болгож эхэлсэн байна. Хууль бус цагаачдыг нэн даруй хүчээр гаргах азнаж сайн дураар нутаг буцах хүсэлтэд байгаа хүмүүст ийхүү боломж өгч байгаа нь Дональд Трампын цагаачлалын бодлого өмнөхөөсөө илүү уян хатан болж байгааг харуулсан үйл явдал байж магадгүй байна. Америк нэгдсэн улсын засгийн газрын санаачлан хэрэгжүүлж байгаа цагаачдыг бууруулахад чиглэсэн шинэ хөтөлбөрийн дагуу Америк нэгдсэн улсад хууль бусаар оршин суугаа хүн тус бүрт $1000 болон буцах нийслэгийг санал болгож байгаа юм байна. Албаныхан хөтөлбөр аль хэдийн хэрэгжиж эхэлсэн нутаг буцахаар цагаачд бүртгүүлж байгаа талаар хэлж байна. Дональд Трампын цаг захиргаа энэхүү хөтөлбөрийн хүрээнд CBP Home гэх шинэ аппликейшн ашиглан цагаачдын буцах нийслэгийг баталгаажуулах, мөнгөн урамшууллыг олох журмыг нэвтрүүлсэн байна. Энэ нь засгийн газрын зардлыг бууруулах, баривчлах, саатуулах болон чартер нислэг зохион байгуулах зардлыг хэмнэх зорилготой гэж албаныхан тайлбарлаж байна. Өнгөрсөн 7 хоногт Дональд Трампын цаг захиргаа 2025 оны 1-р сараас хойш 140 мянган орчим хууль бус цагаачдыг Америк нэгдсэн улсаас гаргасан гэж мэдээлж байсан. Гэсэн хэдий ч энэ тоон ерөнхийлөгч Дональд Трампын анх амлаж байсан саяар хэмжигдэхүйц хууль бус цагаачдыг албадан гаргана гэсэн амлалтанд нь хүрэхэд хангалтгүй үзүүлт юм. Тэр өчигдөр хууль бус цагаачдыг сайн дураар нутаг буцахыг уриалж хэрвээ сайн дураар нутаг буцвал дараагийн удаа Америк нэгдсэн улс руу албан ёсоор хууль ёсныхан дагуу эргэтэн туслаж дэмжих журам зохицуултуудыг гарган гэдгийг хэлж байлаа. Энэхүү хууль бус цагаачдад мөнгөн урамшуулал олгох тухай хөтөлбөр нь өмнөх цагаачлалын чанга хатуу бодлогуудтай харьцуулахад харьцангуй уян хатан шийдэл байлаа гэж хэлж болох юм а. Дараагийн онцлог мэдээ технологийн салбартай холбоотой байгаа. Тэгэхээр OpenAI компани олон нийтэд үйлчлэх ашигын төлөө компани хэлбэрлүү шилжиж байгаа ч гэлээ компани ашигын бус бүтц нь удирдах чиглүүлсэн хിവэрэ байх талаар өнөөдөр мэдээлв. Microsoft-ийн дэмжлэгтэй SoftBank-ийн тэргүүлсэн хөрөнгө босголтоор $300 тэрбум үнэлэгдээд байгаа энэхүү компани нь Калифорни болон Делавэр мужийн хууль зүйн албатай зөвлөлдсөний үндсэн дээр ийм шийдвэр гаргасан гэлээ. OpenAI компани нь анх 2015 онд байгуулагдаж байсан. Компани удирдлагууд 2019 онд OpenAI LP гэх ашигын төлөөх охин компаниг байгуулсан байдаг. Харин OpenAI ашигын бус хിവэр үлдсэн байна. Үүний ачаар энэхүү компани ашигын бус байгаа үндсэн зорилгоо хിവэр авч үлдэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалтууд ихээр татах боломжтой болсон байдаг. Гэвч сүүлийн үед компани бүрэнсэн ашигын төлөө болно гэх нөхцөлтэйгээр хөрөнгө оруулалтууд татаж эхэлсэн нь шүүмжлэлт агуулах болоод байгаа. Тиймдэрч компани удирдлагууд олон нийтийн эсэргүүцлийг намжаах зорилгоор энэхүү компани ашигын төлөөх үйл ажиллагааг ашигын бус бүтц нь удирдах чиглүүлнэ гэж мэдээлэл тодруулга хийхэд хүрсэн байна. Тодорхойлбол OpenAI-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Брэд Тейлор сэтгүүлчдэд хийсэн цахим уулзалтаараа бидний төлөөлөж байгаагаар компани ашигын бус хэсэг нь OpenAI-ыг хянажуулна, харин охин компани болох хязгаарлагдмал хариуцлагатай компанийг олон нийтэд үйлчлэх ашигын төлөөх загвараар авч явна гэсэн байна. Мөн тэрээр OpenAI нь гадны санхүүгийн зөвлөгүүдийн тусламжтайгаар хөрөнгийн бүтцээ шинжилж байгаа гэдгийг хэлсэн ч гэлээ ашигын бус байгууллагын эзэмшлийн хувь хэмжээг тодорхой хэлхээс татгалзсан байна. Компанийн үүсгэн байгуулагчдын нэг болох Elon Musk-ийн хувьд OpenAI-г ашигын төлөө байгууллага болж хувирахыг хүчтэй эсэргүүцдэг хүмүүсийн нэг. Тэрээр OpenAI-ийн эсрэг энэ асуудлаар маргаан үүсгэж шүүхэд хүртэл хандсан байна. Түүнчлэн Elon Musk-ийн тэргүүлж байгаа хөрөнгө оруулагчдын баг $97.4 тэрбум OpenAI-г худалдан авах санал тавьсан ч гэлээ компани зүгээс татгалзсан. OpenAI-г ашигын төлөө байгууллага болохыг эсэргүүцэж байгаа хүмүүс Elon Musk-аар дуусахгүй. Тухайлбал өнгөрсөн сард компани хуучин ажилчид, мөн хуульчид эрхний нийгмийн байгууллагууд Калифорни болон Делавэр мужийн ерөнхий прокурорт захидал хийлгээж OpenAI-г ашигын төлөө компани болох үйл явцыг зогсоохыг шаардсан байна. Тэдний үзэж байгаагаар OpenAI ашигын төлөө байгууллага болох нь компанийн анхны зорилгыг өгүүлсэхээс гадна хэмэл оюуны хэрэглээг хяналтгүй болгох эрсдэлтэй гэлээ. Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр үргэлжилж байгаа. Хөтөлбөрийн хэсэгт би зарим мэдээллийг тавьж өргөлнө. Сэтгүүл зүй уран зохиол урлагийн салбарынхны хувьд Mobile Оскарын шагналтай дүүцгэс нэр хүндтэй Пулитцерийн шагналын эзэд тодорлоо. Reuters агентлаг фентанилийн хар зах зээлтэй холбоотой олон улсад хийсэн мөрдөн сурвалжилгаар шагнал хүртсэн байна. Уг мансруулах бодис Америк нэгдсэн улсад 450 мянган гаруй хүний яам насанд хүрсэн гэх тооцоолол бий. Шагнал авсан бусад хэвлэл мэдээллийн агентлагуудаас дурдвал New York Times 4, New Yorker 3 шагнал авчээ. Reuters 2008 оноос хойш 13 дахь удаага энэхүү шагналыг хүртэж байгаа. Харин New York Times энэ удаад нийт авсан шагналынхаа тог 139-д хүргэснээр түүхэнд хамгийн олон Пулитцерийн шагналтай хэвлэл хിവэр үлдлээ.
улсын ерөнхийлөгч Дональд Трамп гадаадын улс орнуудад хийсэн бүх кинонд 100% тариф оноохоо мэдээлсэн нь үзэр үйлчилгээний салбарыг зочроосон хэрэг боллоо. Гэхдээ тэрээр уг татварыг хэрхэн хизээнээс хэрэгжүүлэх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Томоохон кино студиудын удирдлагууд энэхүү шийдвэр Америк нэгдсэн улсын иргэдэд үр дүнтэй байж чадах хэсэгт эргэлзэж байгаа гэдгийг илэрхийлжээ. Америк нэгдсэн улсын кино удирдлал сүүлийн жилүүдэд Канада, Их Британь зэрэг улс руу шилжих болсон. Энэ нь татварын хөнгөлөлт хямд өртөгтэй холбоотой ажээ. Дуучин Леди Гага Бразил улсын Рио де Жанейро хотын Копакабана далайн иргэдээр үнэгүй тоглолт хийлээ. Энэ тоглолтыг ойролцоогоор 2.5 сая хүн үзсэн байна. Үүний өмнө эмэгтэй уран бүтээлчийн тоглолтыг ийм их хүн үзсэн тохиолдол байгаагүй юм а. Өмнөх дэд амжилтыг 2024 онд Мадонна мөн энэ газар тоглолтоо хийх үедээ 1.6 сая үзэгч цуглуулан тогтоож ажээ. Харин бүх цаг үеийн хамгийн олон үзэгчтэй тоглолтыг 1994 онд Род Стюарт 3.5 сая хүн цуглуулан хийж ажээ. Ромын улсад болсон ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд барууны хэд үндэсрэг үзэлтэй улс төрч Жорж Симон ялалт байгууллаа. Түүний ялалтын дараа Европын холбоог дэмжих шийддэг ерөнхий сайд Марчел Чупако огцрон гэдгээ зарласан байна. Жорж Симон нийт саналын 40%-ийг авч Марчел Чупакогийн тэргүүлдэг эслийн нэр дэвширч Никошор Дангаас 2 дахин илүү санал авсан байна. Энэ удаагийн Румыны сонгуул Европын холбоонд өөр нэгэн үндэсрэг үзэлтэй удирдагч нэмэгдэхэд ойрхон байгааг харуулсан үйл явдал болж байна. Телевизийн гадаад мэдээний хөтөлбөр та бүхэнд хүрэлээ. Анхаарлаа хандуулсан явдал баярлалаа.